Лам нар Монгол хоолны соёлыг түгээхэд оролцож эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 7 аж ахуйн нэгж такси үйлчилгээ эрхэлнэ. Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ. 72 цагийн дотор шар өвсний 25 удаагийн төмрийн дуудлага бүртгэгджээ. Бурадаас анхны хайраа олсон гэх Оросын нэр жанжин Рокоссовскийн үзэсгэлэн гарч байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Сквадрын талбайд UV Food олон улсын хоолны 7 хоног үргэлжилж байна. Энэ удаагийн хоолны төрлөгээр Узбек үндэсний 4 төрлийн хоолыг танилцуулж байна. Үүн дээр хүчнэмж Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн лам нар цав буюу гурилтай шүлгийг уламжлалт аргаар бэлтгэж Монгол хоолны соёлыг түгээж байна. Гурилтай шүлгийг 1800-аад оны үед бүтээсэн 1 тонны хүрэл ширмэн тогоонд хийх өгөөд өнөөдрөөс өдрийн 12-оос 14 цагийн хооронд хийж сонирхолох юм а. Одоо хоолны материалыг бэлтгэхэд бол тэнд бол тусаа мэргэжлийн баг ажиллаж байгаа. Тоогооч нарын туслах нь. Тэгээ 2 лам тоогооч хийж хийн. Улаанбаатар хотын хэмжээнд ТБ сервис, Юбика бригад хоршоо, мөнх такси, Вив такси сервис, Сод такси, Буянд хөлгийн жолоо, United Bra зэрэг 7 аж ахуйн нэгж байгууллага такси үйлчилгээг үзүүлэхээр нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газартай гэрээ байгууллаа. Өнгөрсөн жил уг үйлчилгээг 5 аж ахуйн нэгжийн 251 тээврийн хэрэгслээр үзүүлжээ. Манай улсад зорчигч төвтэй такси үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байдаг. Зорчигчдын аятуух хүртээмжтэй байдал, эрүүл аюулгүй зорчих нөхцөлийг хангахад тэдэнд дэмжлэг хэрэгтэй бөгөөд үүний эхлэл болгож уг гэрээг байгуулжээ. Ингэхдээ гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөхөөр тусгасан байна. Монгол улсын нэрийн өмнөөс эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 36.267 Ногоон автобус ингэх тодтолтой олон хоног үргэлжилсэн хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн шинжилгээг хийхдээ эвдэрхийн хуучин автобус нийлүүлсэн гэх энэ хэрэгт нийтдээ 24 хүн оролцсон байж болзошгүй гэж прокурор үзсэн бол харин шүүх тэдний 15-ыг нь буруутай гэж үзсэн байна. Тэр дундаа Тиногоо компанийн гүйцэтгэх захирал асан Ган Хуягт 6 жил, нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан Жавхлант Баатарт 3 жилийн цагдаа хорих ялооноож үлдсэн 14 хүний зорчих эрхийг нь 2-оос 4 жилийн хугацаанд хязгаарлаж шийдвэрлэлээ. Тэдний дунд ажил аваад удаагүй даргийнхаа тушаалыг гүйцэтгсэн. Гэхдээ хууль зөрчсөн учраас ял авсан мэргэжлүүд цөөнгүй байжээ. Дөнгөж ажилд ороод нэг сар болоогүй хугацаанд нэг ажлын хэсэгт ороод ямар үйл өөрөөр энэ ажлын хэсэгт орчих, ямар үйл өөрөөр энэ ажилд орчих гэж одоо харамсаж зогсож байна. Хэдхэн сар тур ажилласан байсан шүү дээ. Өөрийнхөө гэмт хэрэг үйлчлэж үдэхгүй байна. Зорчих эрхийг Улаанбаатар хотоор тавьж өгнө. Миний хувьд төрийн байгууллагад 28 жил ажиллаж байгаа. Алуун тушаалын тодорхой заасан өрөө хэрэгжүүлсэн гэдэг ингээд энэ зохицуулалтын төлөө харамсалтай байна. Одоо өмгөөлөгчдийн хэлж байгаа бүх төгөлтүүдийг анхаарч үзээсэй гэж сэтгэлээсээ өсөж байна. 8, 9, 10, 37, 38 нэгдүгээр зөвлөлөө заасныг тус удирдлага болгон тогтоох нь. За та бүхэнд энэ өдрийн амрыг хэлье. Онгарсаар нийслэлийн хэмжээнд 94 шар өвсний төмөр бүртгэгдсэний 25 нь сүүлийн 72 цагийн дотор бүртгэгдсэн байна. Төмөр шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Түнчлэн онцгой байдлын байгууллагад өчигдөр 7 төмөр бүртгэгдсэн байна. Тодорхойлбол Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант зэрэг 3 сум, Төв аймгийн Өндөрширээд, Хинтэн аймгийн Баян Адраг сумд гарсан хээрийн гал төмрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хинтэн аймгийн Баян Хутаг сумд гарсан ой хээрийн төмрийг унтраахаар ажиллаж байна. Үүний дээр Дорнод аймгийн Халах гол сумын Ялалт багийн Харуулын нуруу гэдэг газар хээрийн төмөр гарчээ. Улаанбаатар хотод Ялалтын Баатар хэмээн нэрлэгддэг зөвлөлтийн маршал цэргийн нэр жанжин Рокоссовскийн Бурадын сурагчдтай бичсэн захидал хувийн эд зүйлсийн үзэсгэлэнг дэлгэлээ. Тэдгээр Бурадын Жидийн аймгийн Шултуура тосгоны сургуулийн музейгээс авчирчээ. Уг тосгоныг онцлон нэрлэх болсон нь тэрээр Бурадаас анхны хайраа олсон гэдэгтэй нь холбоотой юм а. Энэ бол түүний мөрдөс бичиг баримт. Харин энд түүний амьдралын Монгол улстай холбоотой зүйлүүд байна.
Энэ зургийг харах юм бол Маршал сүүлд дээлтэй ирсэн нь харагдана. Харин энэ зураг дээр тэр хинтээ байна гэж энэ хэн байна вэ? Тэр Маршал Цэдэн Балтай байна. Фотография с кем? Смотрите. Үзэсгэлэн Улаанбаатар хоттой Жокуи музейд дэлгээгдэжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.